Яагаад гэх юм бол Америкчууд Иранаас бүр аюултай. Иранаас илүү солиотой өдөрдөгчтэй орныг бид нэр бөмбөгдөхгүй байгаа. Иран цөмийн зэвстэй болоод дараараа ингэх юм байна. Иранаас бүр мэдрэл муутай, бүр аюултай орн байгаа хгүй. Тэд нар бас цөмийн зэвсгийн араас нь явсараад цөмийн зэвстэй болцсон. Ямар улс вэ? Комментийн доор таамга үлдээгээрэй. За өнөөдөр уламжлал хэвлэл мэдээллийн янз бүрийн хүмүүс нь юу ярих юм бэ гэх юм бол Дональд Трамп Иран улсын цөмийн зэвсгийн програмыг бөмбөгдөөд байхгүй болгосон. Дональд Трамп юу хийсэн бэ гэх юм бол Израильчуудаа хамтраад Middle East Арабын тэр хэсэгт нь инх тайвныг эхлийн цэг тавьсан. Энэ бол шал буруу. Шал худлаа. За тэгээд одоо хэдүүлээ жинхэнэ шинжилгээ хийгээд эхлэе заяа. Тийм учраас юу хэрэгтэй юм бэ гэх юм бол хүмүүсийн үнцэг хэрэгтэй. Тэгээд тэрийг ингээд сайхан шингээж аваад бодод амьдралаа хамт зөв ойлголцгоё. We talk about тэгээд мэдээж энийг зөв ойлгосны дараа энэний дагуу хөрөнгө олт хий. Мөнгө хамгаалъя. Жохон ашиг хий. Whatever. The fallout long term. I wanted to ask you about what we heard from our correspondent in Tehran, who said that the Iranian nuclear agency had said there was no sign of contamination, no danger for the people living in the vicinity. Тэгээд Tehran, Иран улсынхан цөмийн атомын тэр хяналтын хийдэг хүмүүс нь юу хэлж байгаа юм бэ гэх юм бол Трампын бөмбөгдсөн хэсэгт цацрах туяа ерөөсөө байхгүй, radiation байхгүй, ураны ямар нэгэн гэмтэл үсээгүй тэрнээс юу ойлгож авах боломжтой үнэн юм бол мэдээж үнэн юм бол тэр баяжуулсан уран тесрээгүй дэлбрээгүй Америкийн хийсэн үр дүнгүй байсан. It would seem that there were preparations made in advance of this attack by the United States, that the Iranians would have cleared these sites. Would they have gotten advance warning, do you think? Тэгээд юу хэлээд байгаа юм бэ гэх юм бол Иранчууд өнгөрсөн 7 хоног тэр 3 бөмбөгдсөн газраасаа хэрэгцээтэй юмыг баяжуулсан ураныг, хүний нөөцийг бүх юмаа ерөөдөө тэндээсээ гаргаж аваад өөр тийшээ зүүцсэн юм биш үү? These particular nuclear sites. It appears that they already had gotten advance warnings, but I think also even short of that, when Trump said that he's going to make a decision within 2 weeks. Тэгээд Иранчууд урчлаад аль хэдийнэ тэндээсээ юм нүүлгдсэн байх шиг байна. Тэгээд Дональд Трамп ерөөхдөө юу ярьсан бэ гэх юм бол би 2-7 хоногийн дотор шийдвэр гаргана. Өмнө ч гэсэн юу худлаа ярьсан бэ гэх юм бол хэлтсийн ширээн дээр хүрээдэр бүтэн сая өдөр бидний хэлцэл үргэлжлүүлнэ гэд тэгээд тэр хугацаанд Трамп амар худлаа яриад худраад Иранчуудын тэр шинжлэх ухааны хүмүүс нь судлаач нараа тэгээд цэргийн албахийн бүгдийг нь алсан шүү дээ бөмбөгтөө. Тийм учраас одоо Трамп саяхан бас 2-7 хоногийн дотор шийдвэр гарна гэсэн хүмүүс нь одоо юу ойлгож байгаа юм бэ? Худлаа. Биднийг зүгээр дахиад хөлөгдөж байна. Тийм учраас байршлаг гэлс өөрчлөё. I don't think the Iranians took that seriously. They understood that he was trying to buy time while moving military assets in order to actually strike. So тэгээд Дональд Трамп юу хийсэн бэ гэх юм бол 2-7 хоногийн хугацаа хожих гэж үзсэн. Тэр хугацаанд юу хийсэн бэ гэх юм бол зэвсэг онгоц, усан онгоц тийшээ авчрахын төлөө, цаг хугацаа очихын төлөө худлаа ярьсан. Энээс юу гарч байгаа юм бэ гэх юм бол одоо Трампын амнаас гарч байгаа үг болгон олон улсын хилцлийн ширээн дээр ямар ч үнцэнгүй болсон, ямар ч жингүй болсон. Яагаад гэх юм бол Дональд Трамп худалж юм байна. Энэ ямар аимшигтай юм бэ гэх юм бол та мэдэхгүй байгаа хэл та. Гэхдээ энэ одоо ингээд нөлөөлөд эхэлж байна. Бүх улсуудын ерхий сайд ер нь бол Дональд Трамптай хилцэл хийснийхэн дараа гэрээ зурсныхан дараа тэр гэрээ юм уу зүгээр амлалт штэ. Тэгээд энэ хүн бол хүссэн юм ярьдаг юм ээ тэгээд дараа нь үйлдэлнэ шал худлаа юм байна. I think for some time they have moved those assets. Where they are is unclear at this point, and I think the most valuable thing the Iranians have is the stockpile of enriched uranium. As long as they continue to have that, they still actually have very much a nuclear program that still could be weaponized. And I think we are going to start hear that from the Israelis in rather short order. За. Тэгэд Иранчууд хамгийн үнцэнтэй юм ерөөсөө алдаагүй, тэр тоног төхөөрөмж алдаагүй байж магадгүй. Бас тэр олон жил хэдэн сая доллар шингээж ерөөхдөө тэр баяжуулсан уран буюу плутониумыг алдаагүй гэж байна.
Одоо цүмийн зэвсэггүй учраас бөмбөгдүүлж байгаа. Дахиад ерөөхдөө ингэж бөмбөгдүүлэхгүй тулд юутай болох хэвээр юм бэ гэвэл цүмийн зэвсэгтэй болох хэвээр. За сонирхолтой юм, Израиль Америкчууд Ираныг цүмийн зэвсэггүй байлгахын тулд бөмбөгдсөн. Одоо Иран улс юу их юм бэ гэх юм бол цүмийн зэвсэг араас явнаа. Бүр ирчтэй. Тэгээд юу хэлж байна гэх юм бол удахгүй Израильчууд Дональд Трамп минь Америкчуудаа Иранчууд үргэлжлүүлээд ураныг баяжуулаад байна штэ. Одоо бүр цүмийн зэвсгийн араас явж штэ. Дахиад бөмбөгдөөд өгөөч. Энэ дайн дуусна гэж бодож байна уу? Үгүй. Тэ? Одоо Израильчууд дахиад гоншихноод ирнэ. Тэгээд Дональд Трамп магадгүй дахиад бөмбөгдөнө. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээд хөрөнгөний зах зээл яагаад өсдөг юм? Эдийн засаг яагаад өсөд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээл idrotsicom-оос. За тэгээд энэ ном ойролцоогоо бараг 500 хуудастай дүүрэн мэдлэг. Хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгоно маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захилмаар байгаа бол idrotsicom тэнд бас дэлгэрэнгүй мэдээл байгаа. That this was not the type of a successful strike that Trump has claimed, but they're going to start making the case that there needs to be a more ongoing bombing campaign against Iran. And already now they're intensifying their assassination of Iranian nuclear scientists. Тэгээ одоо бүр олон судлаач нар тэр атомын цүмийн зэвсгийн араас явж байгаа хүмүүсийг бүр ингээд их ихээр налж байгаа удахгүй магадгүй заяа. Бүр хамгийн тэнэг юм юу хийх боломжтой юм бэ? Одоо боломжтой хамгийн тэнэг үйлдэл юу юм бэ гэх юм бол Аятолла Хоменейг алах. Тэр хүнийг бүр гигэн Аятолла болох, домог болох тий. Тэгэх юм бол энэ Иранчууд тэр хүний ард нэгдээ зогсож заяа. Тэгээд шашны дайн болоод эхэлнэ. We heard from the US president in his speech today. It almost sounded like he За, өөр юу ярьсан бэ? This morning. Let's now speak to Trita Parsi, Executive Vice President of the Quincy Institute for Responsible Statecraft, is joining us from Virginia in the US. Thank you so much, Trita, for being with us. Your thoughts first on what we heard from President Trump justifying this attack on Iran, saying the threat from Iran was existential. Тэгээд юу асууж байгаа юм бэ гэх юм бол Израиль яагаад Иран руу бөмбөгдөөд эхэлсэн бэ гэх юм бол existential threat. Израиль улс устгах эрсдэлд орцсон байсан учраас бид нар урьдчилаад байрсан. Тэгээ Америкчууд юу ярьж байгаа юм бэ гэх юм бол Иранчууд удахгүй Израилийг устгах эрсдэл байгаа учраас цөмийн зэвсэгтэй болоод ирчих юм бол Израилийг бөмбөгдөх учраас бид нар урьдчилаад Ираныг бөмбөгдөнө. Окей? Энэ логикийг энэ шийдвэр гаргалтын логикийг бити мартаарай. Иран цөмийн зэвсэгтэй болно. Цөмийн зэвсэгтэй болсны дараа Израилийг бөмбөгдөнө. Тийм учраас бид нар Ираныг бөмбөгдөж байгаа. Imminent. Do you agree with that? Neither was it existential nor imminent. There is absolutely no evidence for this. I think we have to keep in mind the reality of the situation, which is that Тэгээ нэг юм ойлгоорой. Trita Parsi гэдэг энэ хүн, Farsi гэдэг овогтой хүн, Иран гаралтай хүн шүү зэ. За тэгээд Trita Parsi юу хэлж байна гэвэл Иран цөмийн зэвсэгт ойрхон байгаагүй. Бас албан ёсоор бас нууцаар цөмийн зэвсгийн араас яваагүй. Тэ? Ерөнхийдөө энэ Израильчуудын ярьж байгаа хэлж байгаа шалтгаанууд худлаа. Nuclear equipped countries attacked a non-nuclear weapon state without having gotten attacked first. Israel was not attacked by Iran. It started that war. The United States was not attacked by Iran. It started this confrontation. Тэгээд Trita Parsi юу хэлж байна гэх юм бол цөмийн зэвсэгтэй нэг орн, цөмийн зэвсэггүй нэг орныг бөмбөгдөж дайрч эхэлсэн. За. Тэгээд дараа нь юу болсон бэ гэх юм бол дахиад нэг цөмийн зэвсэгтэй орн, цөмийн зэвсэггүй орныг бас хамтраад бөмбөгдсөн. Юу хэлж байна гэх юм бол эхлээд Израиль Ираныг бөмбөгдсөн, дараа нь Америкчууд хамтраад бас Ираныг бөмбөгдсөн. Үнэ. This point, and this will send shockwaves throughout the world because it will be very difficult for any country that feels that there is a risk for them to end up in the crosshairs of the United States of it. Saudi Arab, Qatar, Yemen, Iraq, Afrikийн орнууд, Азийн орнууд, Хятадууд,
Оросууд бүгдээрээ одоо юу харж байгаа юм бэ? Цөмийн зэвсэггүй юм бол Америкчууд биднийг бөмбөгдөх магадaltaй юм байна. Цөмийн зэвсэггүй юм бол Израиль биднийг бөмбөгдөж магадгүй юм байна. Одоо Сауди Араби юуны араас явах юм? Цөмийн зэвсэг араас явна. Лебанон юуны араас явах юм? Цөмийн зэвсэг араас явна. Иран хаашаа явах юм бэ? Цөмийн зэвсэг араас явна. Одоо ерөөхдөө нэг 70, 80, 90 он дэлхий юу хийдэг байсан бэ гэх юм бол цөмийн зэвсгийг цөөлдөг байсан. South Africa, окей, цөмийн зэвсэгтэй байсан. Цөмийн зэвсгээ бүр хайцсан. Окей. Одоо буцаагаад юу болж байна гэх юм бол бид нар буцаагаад солиорч эхэлж байна. Тэ? Цөмийн зэвсгийн дайн руу илүү дөхөж байгаа гэсэн үг. Хин энийг хийж байгаа юм бэ гэх юм бол Израиль, Америкчууд нэг сайхан хийж байгаа. Энэ юуны өргөжлөл юм бэ гэх юм бол 2008 оноос Барак Обамагийн гадаад хэргийн бодлого өнөөдөр хүртэл өргөжлөлсээр байгаа. Энэ хизээ эхэлсэн бэ гэх юм бол 2001 он Жорж Буш Афганистан руу ороод 2003 онд Ирак руу ороод тэ цөмийн зэвсэггүй орнуудыг ингээд нэг нэгээр нь устгах байгаа. Либия одоо диваажингаас юм хойд амьдралаас Гадафи тэ Саддам юу харж байгаа юм бэ? Цөмийн зэвсэгтэй болох хэрэгтэй байсан байна. Сириагаас нөө Асад зүхтаад одоо Москвад амьдарч байгаа шүү дээ. Асад юу хэлж байгаа юм бэ гэх юм бол цаана Асадын авгаан байна шүү дээ. Өдөржин юу үгэлж байгаа юм бол би чам хэлээ байдтай. Чи яагаад цөмийн зэвсэггүй болоо? Цөмийн зэвсэгтэй болоогүй юм бэ? Гэ өглөөл явж байгаа байхгүй юу? Тэ? Одоо энэ хүн тэгээд юу хэлж байна гэх юм бол одоо ингээд цөмийн зэвсэггийн тэ бөөний худалдаа эхэлнэ. To feel that they are safe without having a nuclear deterrent. So I fear that we will see proliferation, but I also think that this has more or less guaranteed that Iran will be a nuclear weapon state in 5 to 10 years from now. За тэгээд юу хэлж байна гэх юм бол саяны өнөөдрийн үйлдэл юу баталгаажуулсан бэ гэх юм бол 5-аас 10 жилийн дотор Иран улс цөмийн зэвсэгтэй болно. Миний бодож байгаа юм бэ гэх юм бол тэрнээс өмнө байж магадгүй шүү заяа илүү хурдан. За Дмитрий Медведев тий Орос холбооны Оросын ерөнхий сайд байсан, бас ерөнхийлөгч байсан. За бас юу хэлж байна гэх юм бол за Америкчууд өчтөр орой Ираныг бөмбөгдөөд ямар үр дүнд хүрсэн бэ? За тий тэр ураныг баяжуулдаг дээд бүтс нь эвдрээгүй хിവэрэ байгаа. Иранчууд тэрийг аваад авсан. Окей. За одоо тэр ингээ ураныг баяжуулж байгааг нь одоо олон нийтэд нээлттэй хэлэх боломжтой болсон. Яагаад вэ гэх юм бол ёс суртахуун моралын хувьд тэд нэр төрүүлээ дайрсан. Одоо бид нэр өөрийгөө аврахын тулд өөрийгөө хамгаалахын тулд бид нар одоо ураныг баяжуулнаа. За several countries are ready to directly supply Iran with their own nuclear arsenals. Юу гэж гэх юм бол хэд хэдэн орн одоо Иранд юу санал болгож байгаа юм бэ гэх юм бол биднээс цөмийн зэвсэг аваа. Тийм бэ гэх юм бол Пакистан тэ хойд Солонгос Иранд юу санал болгож байгаа юм бэ гэх юм бол манайхаас цөмийн зэвсэг хөдөлж аваа. Яг эсрэг үр дүндээ урж байгаа. За Израиль одоо бөмбөгдүүлж байна. Тэ Tel Aviv, Haifa гэх мэт шин тэнд нас хөрөнгө бизнес эдийн засаг алдаж байна. Тэнд тэ Израиль одоо эдийн засгийн хоог болж байна. Окей? Яг эсрэг үр дүн. The US is now entangled in a new conflict with the real possibility of ground operations. Америкчууд нэг шин дайн эхлүүлсэн. Тэгээ магадгүй бүр цэргүүдээ Иран руу оруулах хэрэг гарч магадгүй. Ираны улс төрчнөр, удирдагчнар, байр суурь нь улам баттай болсон. Ард түмний дэмжлэг нь илүү хүчтэй болсон. За. Ираны иргэдүүд хүмүүс Аятолла Хоменей тэ удирдагчийн дэргэд одоо ирээд дэмжиж байгаа. Тэ. Бүр өмнө засгийн газартаа дургүй байсан хүмүүс дэмжиж эхэлж байгаа юм аа. За, Дональд Трамп инх тайван түгэнэ гэж ихсэн ерөнхийлөгч цааш нь Америкийн нэг дайн эхлүүлсэн. За дэлхийн ертөнц бусад орнууд Израилийн хийж байгаа үйлдэлийн эсрэг байгаа. Тэргээрээ дамжуулаад бас Америкчуудын хийж байгаа юмны эсрэг. Ерөнхийдөө нөгөө брендинг алдж байгаа, нэр төрөө алдж байгаа, нөлөө хүч тэ энийг одоо англиараа moral high ground нөгөө чи буруу юм хийж байгаа би зөв шүү гэдэг ирэхгүй болж байгаа гэсэн үг. За тэгээ иймэрхүү төрлийн амжилтуудаараа Дональд Трамп тэр инх тайвны Нобелийн шагнал зүгээр бай бай гэж. Тэгээд тэ гайхалтай эхлэл юм байна. President Trump баяр хүргэе. Үнэн байна уу? Үнэн байгаа ч тэ. За
Тэгээ мэдээж Кая Калас ингээд далчхнаа явж байгаа энэ хүүхэн угаасаа юу ярьж байгаа ерөөсөө мэдгүй. Иран цөмийн зэвсэгтэй байж болохгүй. Иран одоо юу ойлгож авч байгаа юм бэ гэх юм бол бүх орнууд юу ойлгож авч байгаа юм бэ гэвэл бид нар цөмийн зэвсэгтэй байх хэрэгтэй байна. Тэ? Тэгээ энэ нэмэгтэй энийг угаасаа ойлгохгүй байгаа. За хэдүүлээ бас дахиад нэг гой үнцгээс харах хэрэгтэй. Тэр юу юм бэ гэх юм бол хэдүүлээ энийг Matt Gaetz-аас олж байгаа. Israel didn't kick their regime change habit with Iraq or Libya or Syria, it seems. They need another fix. За Израильчууд юунд донтцсон бэ гэх юм бол Иракийн удирдлагуудыг устгах, Либиягийн удирдлагуудыг устгах, Сириагийн удирдлагуудыг устгах, одоо дараагийн тийм устгах засгийн газар хэрэгтэй юм байна. Тэр юу юм бэ гэх юм бол Иран. But Matt, this isn't a regime change war. It's about Iran's nuclear program. Гэхдээ тийм энэ бол Иран улсын засгийн газрыг устгах, солих тийм үйл ажиллагаа биш ээ. Эднэр бол яг жинхнээсээ Иран улсын цөмийн зэвсэг зогсоох гэдэг шүү дээ. I wish that were true, but би үнэн байгаасаа гэж гордож ин гэхдээ худлаа. It's not. Congresswoman Marjorie Taylor Greene opined that maybe Netanyahu is so feisty about regime change in Iran because he was facing regime change in Israel. За магадгүй Бенжамин Нетаньяху яагаад Ираны засгийн газрыг устгах гэж оролцсон бэ гэх юм бол Бенжамин Нетаньяхугийн өөрийнх нь засгийн газар ялагдаад устгах эрсдэл орсон байсан юм аа. It's not being reported enough that on Thursday they held a vote in the Knesset, and it was only by 2 votes that Netanyahu won. If he had lost, за тэгээд өнгөрсөн 7 хоногийн дөрөвт өдөр юу болсон бэ гэх юм бол Израиль улсын их хурл дотор нэг тий хуулийн төсөл орж ирсэн. Биби Нетаньяху хоёрхан хүний юугаараа дэмжлэгээр амьд тэндээсээ гарч ирсэн. Ялагдсан байсан бол авилгын хэрэг тий огцрох тэгээ баг шоронд орох олон улсын хуулийн шүүх дээрээ хариуцлага хүлээх авах эрсдэл байсан байхгүй юу? Тэгээд тэр хутганы ирнээс зүхтахын тулд Биби Нетаньяху юу хийсэн бэ гэх юм бол энэ дайныг хэлүүлсэн байж магадгүй. They would have had another election in Israel, and the polling shows that he would lose if an election were to occur today. That vote. За тэгээд огцроо дараагийн дахиад сонгуул болоод ирэх юм бол дараагийн сонгуул дээр Биби Нетаньяху ялагдах байсан. Одоо дараагийн сонгуул дээр Биби Нетаньяху угаасаа ялагдана. Яг гэх юм бол Израиль ингээ бөмбөгтөө дууслаа шүү дээ. It happened last Thursday, and then Friday Israel attacked Iran. That's why the bombs are falling, and it seems very political. Here's how you know this isn't about Iran's nuclear program. За тэгээд яагаад энэ тийм Ираныг бөмбөгдөж байгаа цөмийн зэвсгийн тухай биш вэ гэвэл тайлбарлаад үгүй гинэ. We aren't taking these steps to force denuclearization where the threat is higher and the leaders are even crazier. За яагаад гэх юм бол Америкчууд тий Иранаас бүр аюултай. Иранаас илүү солиотой удирдагчтай орныг бид нэр бөмбөгдөх байгаа. Окей. Иран цөмийн зэвсэгтэй болоод дараараа ингэх юм байна. Иранаас бүр мэдрэл муутай, бүр аюултай орн байгаа хгүй. Тэд нар бас цөмийн зэвсгийн араас нь явсараад цөмийн зэвсэгтэй болцсон. Ямар улс вэ? Комментийн доор таамга үлдээгээрэй. Окей. Ямар улс вэ? Тэ? Take North Korea. North Korea's nuclear program is a far greater threat to the United States than Iran's. It is not even close. I know, I've had the briefings. I was on the House Armed Services. За, Matt Gaetz шүү дээ. Өмнө их хурлын гишүүн байсан олон жил. Тэгээ энэний тухай бүх мэдээллийг мэдж байгаа. Тэгээ аюулгүй байдлын хорон дотор ингээд бас гишүүн байсан болохоор хойд солонгос хэдэн цөмийн зэвсэгтэй юм бэ? Ямар чадвартай юм бэ? Ямар пуужинтай юм бэ? Бүгдийг мэдж байгаа. Тэгээ хойд солонгосыг зогсоогоогүй. Хойд солонгос одоо ерөөхдөө Los Angeles хот, Seattle хот гэх мэт чинь бөмбөгдөх боломжтой болсон байгаа хгүй юу? Цөмийн зэвсэгтэй. Гэхдээ хойд солонгосыг зогсоогоогүй. Тийм учраас Америкчууд, Израильчууд юу хийж байгаа юм бэ гэх юм бол энэ цөмийн зэвсэг зогсоох арга хэмжээ юм биш байхгүй юу? Энэ ямар арга хэмжээ юм бэ гэх юм бол тэр засгийн газрыг унгаах. Тэ? Садамыг устгасан, Гаддафиг устгасан, Асадыг устгасан, одоо Аятолла Хоменейг устгаж байгаа. Тэгээд энэ удаа фейлтж магадгүй. Фейлтгүй бол Хоменейг алчих юм бол дараагийн хүн бүр аимшигтай юм гарч ийн. За Ирак бүтээгүй заяа. Илүү солиотой хүмүүс гарч ирээд Америкчууд буугаад өгөөд явцсан. Талибан хөөгөө гаргаад бүтээгүй. Америкчууд 20 жил тэнд их $80 шатагаад тий буугаад өгөөд гараа явцсан. Вьетнамыг бараагүй. Окей.
Либия бараагүй. Syria одоо Иран дотор яг адилхан юм болно. Яг гэх юм бол эдгээр тэгээ Америкчуудын өнгөрсөн 70-80 жилийн хугацаанд эхлүүлсэн дайнууд дандаа буруу дайнууд байсан. Ялах боломжгүй дайнууд байсан байхгүй. Тэгээ энэ үдэн бас яг адилхан.